Сайн байцгаана уу? Дахин шинэ өглөө эхлүүлцгээе. Эзний амьд үгээр хамтдаа өнөөдрийг эхлүүлье. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь тандаа баярлалаа. Шинэ өдөр шинэ өглөө гэж байгаа. Таныг амралтъя. Танд алдарн байх болтугай. Өнөөдөр таны үгийг уншаад таны ариун сүнс ойлгуулж зааж болтугай. Бид бас цаашаа юу хийх та удирдаарай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. За бид Үлс номыг үргэлжлүүлээд 16 дугаар бүлгээс би уншия. Үлс номын 16 дугаар бүлгийн 25-аас 34 дугаар ишлэлийг уншия. Үлс 16-гийн 25-аас 34. Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч бурханд махтуу дуулж байгааг хоригдлууд сонсцоож байлаа. Тэгтэл гинэт шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болж дөрөө бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дүнг мултарч унжээ. Хуйг нойрноос сэрээд шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуйта хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдтал. Паул чангаар өөрийгөө бүү хорлоо. Бид бүгд энд байна гэж хашгирав. Тэр бамбар авчруулад үсрэн орж ирэв. Тэгээд Паул Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв. Тэр тэднийг гаргах зураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэхэд тэр эзэн Иесуст итгэгтэн чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ. Тэд мөнөөх хүнд болон гэртэн байсан бүгдэд эзний үгийг ярьжээ. Хуйг шөнийн цагаар тэднийг гарган шарахыг нугаагаад тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн баптизм хүртвэ. Тиймээс тэр тэдний гэртээ авчирн дийлж гэр бүлээрээ бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа. За бид нар эхний 1-2 өдөр Лодия гэдэг эмэгтэй итгэж баптизм хүртээд аврагдсан мөн мэрэг төлөгч эмэгтэй бас сүнсийг Паул хөөж гаргасан тухай уншсан. За үүнээс болоод тэр хоёр Филиппой хотод баривчлагдаад шоронд орж байгаа. Тэгээ шоронд байх үедээ тэд эзнийг магтаж байсан байна. Харин тэр эзнийг магтан дуулж байхад нь газар хөдлөлт болоод гав гинжнүүд нь тасарч дөнгөн ултарсан. Тэгээд хуйг нойрноосоо сэрээд хаалга онгорхой байхыг хараад хоригдлууд оргожээ гэж бодоод өөрийгөө илтээр дүрж алахыг завдахад Паул түүнийг дуудаж бити амиа хорлоо гэж хэлэх үед хуйг яаж аврагдах вэ гэдэг асуултыг асууж тэр хоёр амархан нэг л өгүүлбэр хэлсэн. Эзэн Иесуст итгэгтэн гэж хэлсэн. Чи болон чиний гэрийнхэн чинь ч аврагдана гэсэн. Ингээд гэрт нь байсан бүгдэд эзний үгийг ярьсан. Хуйг тэдэнд үйлчлээд гэр бүлэрээ бурханд итгэсэндээ баярлаж байгаа тухай энд гарч байна. За шоронд орсон Паул Силас хоёр сайн мэдээ ярьсны төлөө тэр шоронд хоригдсон байгаа. Харин энд нэг чухал зүйлийг анзаарч харах юм бол тэр хоригдол хаалганууд нээлттэй байгаад тэгээд оргоод явцсан хуйг хаалганууд нээлттэй байгаад хоригдлууд оргоод явцсныг хараад өөрийгөө илдээр дүрхийг завдсан гэж байгаа. Энэ дээр нэгэн түүхийг сануулж байна. Яасан бэ гэхээр Петрийг 4-4-өөр мануулаад шоронд байхад нь тэнгэр илж гаргасан байдгийг. Тэгээд Петр шоронгоос суллагдаад тэнгэр илчээр суллагдаж гарсны дараа тэр хоригдлуудыг хуйгуудыг цаазаар авсан байдаг. Тэр 4-4-16 хуйг хоригдлыг алдсныхаа төлөө цаазаар авахулж өгсөн байгаа. Ийм түүх байдаг. Тэгээ харин Паулыг хянаж байсан шоронгийн хоригдол
За би тэртээ дэргүү цаа зарах болох л доо. Хориглууд байхгүй болсон. Хаалга онгорхой байна гэд өөрийгөө алахыг завдж байна. Харин энэ үед нь эзний элч Паул бити амиа хорлоо гэж хэлсэн. Бид нэр эндээс оргоогүй байцгааж байна гэсэн. Тэр өсөрч орж ирээд үнэхээр түүний өмччгэн сөхөрсөн тухай энд гарч байна. Бид нэр оргох ёстой гэж гарцаагүй бодож байсан чи тэднэр нь харин амиа бити хорлоо, өөрийгөө бити алаа гэж хэлж байгаа нь ямар гайхамшигтай сонсогдсон болоо. Үнэхээр түүнийг нь үнэхээр хайрлаж байгаа. Түүнийг хайрлаж байгаа тэр агуу хайр тэр хүнд мэдрэгдсэн байж болох юм аа. Тэгээ тэр аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэж хоёыг асууж байна. Харин Паул хэлсэн үг бол эзэн Иесуст итэг чи болон гэрийн чинь аврагдана гэсэн. Ингээд гэр бүлийнхнийг нь бүгдээрээ сууж агаад хоёгийн гэр бүлийнх нь бүгд хамтдаа Иесус Христийн авралын сайн мэдээг Паул Силас хоёроос сонссон байна. Энэ сайн мэдээ бол бичээсийн дагуу Иесус Христ хүн төрлөختний хүмүүсийн гимнүглийн төлөө нас орно, бичээсийн дагуу тэр 3 хоногийн дараа амьдлна гэсэн. Тэр дээж өргөгдөөд удахгүй өрнө гэсэн энэ сайн мэдээг тодорхойгоор ярьж өгсөн баха. Тэгээ хоёуг гэрийнх нь бүгд баярлаж тэднэрт үнэхээр итгээд бүр хөөрн баярлцгааж байсан байгаа. Тэр хүн амиа хорлох гэж байсан боловч харин бүр илүү тэрнээс илүү бүр авралыг авч байгаа. Тэгэхэд энэ гэр бүлийнхэн аврагдсан тухай энэ түүх гарч байна. Харин эзэн Есүст итгэх түн гэж хэлсэн. Чи болон гэрийнхэн чинь аврагдана гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүн бүхэнд хамаатай үг юм аа. Ганцхан би итгэчих юм бол манай гэр бүлийнхэн тэгээд бонуслоод аврагчих тухай энд яриаггүй. Чи хэрвээ итгээд аврагчих юм бол чиний гэрийнхэн ч гэсэн бас итгэх хэрэгтэй шүү дээ гэсэн утга энд байгаамаа. Би итгэвэл миний гэрийнхэн ч гэсэн бас итгэх хэрэгтэй. Тэгээд бид нар бүгдээрээ аврагдах болно гэж бид нар харж байна. Ийм л утга байгаа юм аа. Тэгээ гэрийнх нь хүн бүхэн би итгэж байна гэж хэлсэн баг. Аав нь итгэсэн учраас эхнэр хүүхдүүд нь ч гэсэн бис итгэж байна гэж хэлсэн баг. Яагаад гэвэл энэ бүр онцгой үхлээс аав нь амиа хорлож үхлэхээс аварч байгаа тэр үйл явдлыг нүдэрээ харцгаасан байна. Иесус Христ биднийг үнэхээр хайрладаг. Тэр биднийг аврахыг хүсдэг. Тэр бидэнд мөнхийн амийг өгөхөөр ирсэн. Тэр өөрийн биеийг бидний нүглийн төлөө өргөсөн. Тэр бидний төлөө өргөгдсөн дахил болсон юм аа. Тэр бидний өмнөөс цусаа урсгаж, тэр бидний өмнөөс өөрийн биеийг үнэхээр зовоолгож тарчлахсан юм аа. Та итгэсэн бол танай гэрийнхэн ч гэсэн итгэх хэрэгтэй гэдэг тухай энд агуулга нь явж байна. Энэ түүхэр үйлчлээд Паул Саул хоёрыг суллсан байгаа. Дараа нь тэд нэр анхны Филиппод сайн мэдээлсэн Лодягинд очиод хамтдаа уран зориг оруулж явсан тухай 16 дугаар бүлэг дуустдаг. Өнөөдөр би танд бас дахин уриалмаар байна. Өчигдөр ярьсан Лук номон дээр 5 үдсэн дүүгийнхээ авралын төлөө тамаас гашгирч байгаа тэр баяны дууг та сонссон. Энд ч гэсэн бас ийм л зүйлийг хэлж байна. Эзэнд итэг гэр бүлийнхэн ч гэсэн бас итгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэхээр ганцаараа итгээд бусд нь зүгээр л надаас болоод аврагчдаг зүйл гэж хэлээгүй маа. Би итгээд би итгэлээ дотор бат зогсож би итгэлээс ахин хамгаалж жинхэнэ итгэлийн үннийг тэдэнд ярих учиртай гэж ойлгож болох юм аа. Бүгдээрээ өнөөдөр ч гэсэн гэрийнхнийгээ авралд уриалцгаая. Өөрийн гэр бүлийнхэн хамаатан садан ах дүүгээ чуулгандаа орцгаая. Үнэн үгийг тэд сонсох болтугай. Нямгаргийн цуглаан 9 бүлэг дээр тэднийг бас найз нөхдөйчсөн урьцгаая. Номлогч пастрын номлолоос ахлагч нарын үгээс хүмүүсийн Христийн амьдралд нь хийсэн агуу тэр гэрчлэлүүдээс эзэн бурхныг таньж мэдэх болтугай.
бүгдээрээ итгэсэн гэр бүлийнхэн бас итгэсэн гэж яригдцгаая. Эзэн таныг ивэг хамтдаа залбирая. Бурхан аав минь танд баярлалаа. Өнөөдөр дүүгээс харахад нэгэн хуйг гэр бүлээрээ эзэнд итгэж тэд нэр баярлаж байгаа. Авралын баяр хөөргийг авч байгаа тухай үзлээ. Эзэн бурхан минь үнэхээр бидний дотроос үнэхээр энэ гэр бүлийг аварсан тэр Паулын хийсэн үйлдэл тэдний дотор байгаа Христийн ариун сүнсний хайрыг үнэхээр бусдад дамжуулагч болгож өгөөч гэж гуйж байна. Эзэн минь манай гэр бүлийнхэн бидний ах トゥ ус аврагдахын тулд надаар юу хийх ёстойг та зааж өгөөч гэж гуйж байна. Эзэн минь өнөөдөр таны ариун сүнс бидний дотроос тэднийг аврах ямар ажил хийхийг үнэхээр та зааж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. Би итгэж байна. Та итгэсэн бол таны гэр бүлийнхэн бас итгэх болно. Эзэн таныг ивэ